19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж цаашлаад экспортлогч бас болох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрс хүнсний ажиллагаар өнгөрсөн оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжиж байна. Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү дэмжих зорилготой бөгөөд өнөөдөр ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий хүмүүс баялаг бүтээгчдийн үйл ажиллагаатай танилцж толгомдож буй асуудлыг нь сонслоо. Ингээд та бүхнийгээ төр засгийн зүгээс бүх талаар бас одоо дэмжиж ажиллана гэж ингэж бодож байна. Та бүхнийхээ энэ хүч хөдөлмөрөөр Монголын ард түмэн хоолтой ундтай сайхан амьдарч байгаа. Та бүхэн бол баялаг бүтээгчнэр эх орныхоо төлөө, ард түмнийхээ аюулгүй амьдралын төлөө эх орноо хүнсээр хангах энэ ариун журамт үүргийг хэрэгжүүлэхийн төлөө та бүхний одоо хүч хөдөлмөр, оюун санаа төвлөрч ажиллаж байгаад би бас Монголынхоо нийт ард түмний нэрийн өмнөөс бас та бүхэндээ баяр хүргье. Нэг үе бодвол бид нар импортын сүүнээс хамаарсан ийм сүүсүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо 100% дотооддоо бид нар сүүгээ хангаж байгаагаас гадна сүүний хэрэглээг бол одоо яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж хэмжээ буюу өдөр болгон 400 мл сүүсүүн бүтээгдэхүүн хэрэглэх одоо шаардлагатай байгаа. За ерөнхийлөгчийн маань санаачилсан хүнсний хувьсгал үндэсний энэ хөдөлгөөн зарласан бол олон үйлдвэрүүдэд маш том дэмжлэг болон мөн одоо үйлдвэрүүд олноороо бий болсон байгаа үйлдвэрүүд нь чадварчих, чанаржих одоо ийм боломжийг олгосон гэж бид харж байгаа. Манай зорилго бол одоо шоколадыг бүр анхан шатнаас нь буюу шашноос нь шоколад үйлдвэрлэх одоо тийм үйлдвэрийг тоног төхөөрөмж энэ жилээс нэвтрүүлж эхэлж байгаа. Тэгээд ер нь бол манай цаашдын зорилго бол ойрын 3 жилдээ бол дотоодын зах зээлийн 12% руу хүрье гэсэн зорилго тавьсан ажиллаж байгаа. Орон даяар өрнөж буй хүнсний хувьсгалыг төрийн болон төрийн бас байгууллага, олон улсын байгууллага, үйлдвэрлэгчид хамтран хэрэгжүүлэхээрээ онцлог юм а. Тухайлбал тус хөдөлгөөний хүрээнд улсын хурлаас батлсан 36 дугаар тогтоолын эхний ажил биелэлээ олж үйлдвэрлэгчдэд тулгамдж буй нэн тэргүүний асуудал болох урт хугацаатай бага хүүтэй зээлийг тун удахгүй олох гэж байна. Бага хүүтэй урт хугацаатай зээлийг олгохоор одоо ерөнхийдөө одоо улсын хурлын 39 дугаар тогтоолыг санаачлан одоо 39 дугаар тогтоол одоо батлагдаад түүнийг одоо эрчимжүүлэх төр хорооны бас тогтоол батлагдаад тийм ээ өнөөдөр одоо засгийн газрын шийдвэр гарчих юм бол бага хүүтэй урт хугацаатай зээл олгоход бэлэн болсон байгаа. Сангийн яамны зүгээс бид нар энэ жилийн төсөвт нийтдээ 236 тэрбум төгрөгийг одоо суулгаж өгч одоо төсвийн бодлогоор бүрэн дэмжиж ажиллаж байгаа юм. За энэ 236 тэрбум дотроос одоо 130 тэрбум нь яг энэ чиглэлээр нөгөө 36 дугаар тогтолд багтсан үйл ажиллагааны чиглэлийн одоо хүнсний үйлдвэрлэл, өдөө аж ахуйн, мал аж ахуй, гац тариалангийн чиглэлийн хөнгөлөлтөө зээл за 3% ийм эргэлтийн хөрөнгөний зээл багтана, энд одоо хөрөнгө оруулалтын зээлж багтана. Энэ чиглэлээр одоо юу гэдэг нь тодорхой хэмжээний одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад за хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад бас хөнгөлөлтөө зээлүүдийг одоо бас олгоно. Дотооддоо үйлдвэрлэхийн болцоо боломжийг бас нээж өгнө. Өнөөдрийн байдлаар ерөнхийлөгч хөрс өх болон ерөнхийлөгчийн тамгын газар нийтдээ 90 орчим үндэсний үйлдвэрлэгчийн үйл ажиллагаатай танилцжээ. Тэдний санал хүслийн дагуу асуудлыг шийдэх хэд хэдэн эрх зүйн болон санхүүгийн боломжууд бүрдэж байгаа бөгөөд энэ ажил цаашид үргэлжилж эх орондоо хүнсний хувьсгал хийнэ гэдгийг илэрхийлсэн юм а.